Эртээ үед тэртээ 63 жилийн өмнө Эльбаф улсын 2 дахь ханху Локи мэндэлжээ. Гэвч шинэхэн мэндэлсэн хүүгийн нүд хараалч төтгөрийн төрхийг агуулсан гэх ба түүнийг дөнгөж төрүүлсэн ихэн хүртэл голд. Харагдсан мангас байна. Түүнийг яг одоо ал. Хороо дээр мэдлээд өөрийг нь гих хүнийг гараа сараалган хайсан ч түүний дэрэгд хинч байсангүй. Локийн дээрээ ахтай ба түүнийг хайруудын гэж нэрлэдэг. Ихэн Локийг нэг нүдэрээ ч үздэггүй болсон байхаа түүнийг төрснөөс нь хойш өөрлөгөө ойртуулаагүй лээ. Локийг төрсөн цагаас эхлээд Эльбаф улсын үржилчинд ороодож ард иргэд хоолны өмсөлт орон улс мөхлийн иргэдээр ирдэг. Энэ бүхний буруутан Локийг болгож түүнийг хараалт ханху гэж цоллох болдог. Хаан харалд хүн төрлөختөн гэдэг жижиг л болохоос бидэнтэй адил гих ухаарлаар дэлхийг тойрон улс орны хооронд найрамдал тогтоон мөн болоод байгаа хүнсний хомсдолд арга буюу тусалцааг аван ойролцоох газруудаас хүнсний дэмжлэг аван улсдаа ирэхэд харамсалтай нь түүний хатан бурхны оронд заларсан байдаг. Локид хайр гих зүйлийг мэдрүүлж амжилтгүй итгэн сартай багт нүүд болсон энэ явдал Локиг энэ хатуу орчлон дээр хайр гих зүйлээс ангид болгож өгдөг. Хаан буцаж ирэн хүүгээ бусдын зөвслийг багж болов төрүүлэх арга болон нүдийг нь бодгоо. Ийхүү Локийг хараалт ханху болон төрсөн хийг аасан нэр зүүж нүдний болттой бусад авраг биднүүдээс хавилуу том битээ болон өсөж тавьдаг. Дээхэн үед асар хүчтэй домгийн авраг битнүүд дайчин гэгддэг Гейлрагийн Ваар аймарын түүхийг хаалт дээрж байна. Тэр үед тэднийг барах хүнч битгийл авраг битэнж байдаггүй байсан. Гэтэл нэгэн өдөр 100 гаруй авраг битэн дайчид бүгд ор сурггүй далайн оролж ивсэн байна. Тэднийг дийлэх хүчтэй нэгэн энэ далайн хаан ихтэй байгаа юм харуулдаг болно. Мөн хөлдсөн авраг далайн дээрэмчт химэх домог байгааг ч бас түнд хэлхийг бид харж байна. Нэгэн өдөр хаан харалд дахин нэгэн далайн аялалд гарсан байх үед Локи булай гаруудтай нийлж аавынхаа дүнгууд сэргээсэн тосгоныг үүмэлж байхад нь хоёр өдөн түүний зогсоохыг хичээдэгч дүүдээ зодтолдог. Ийхүү уурандаа анд нөхөргээд бүгдийг нь зодон сэтгэлэн сэмэрсэн Локи доод тамир яланд очиж нулимсаа нүлгөө уйлж байхад нь хэсэг хүмүүс түнд ирнэ. Хөөж яалаа. Би үгүй гэдэг үг хариултанд авдаггүй төрөл юм. Тиймээс хоёр асуултанд минь эерэг хариу өгөхийг хүсэж байна. Нэгт энэ авраг битнүүдийн арал Эльбаф мөн үү? Хоёрт хаалтыг эндээс олж болно гэсэн үг үү? За ийхүү манга дээр ингэж гарснаар нөгөө нэг хамгийн том ярианы сэдв Рокст Зибек гэх далайн дээрэмчний царай бидэнд ил болж байгаа. Хамгийн амар нь энэ хардаа Рокст Зибек ирээдүйн Рокс далайн дээрэмчдийн одоо багийн тэргүүн. Тэгснэ доор нь харсгалтын аав. Бүгдд нь энэ өдрийн мэнд One Piece-ийн фэнүүд маш удаан хүлээсэн нь. За ингээд саяхан бас нэг томхон зүйлийн талаар та нартай олсноо хэлье. Мөн яг юу гарсан талаараас жоох өгүүлье гэж бодлоо. За ийхүү One Piece мангагийн 1154 дугаар анги дээр Зибекийн нүр царай ил болж байгаамаа. Тэгээ Зибек болон Рокс маань анх Reverie дээр таарж исэн юм байна л та. Тэгээд бүр таарлахдаа Марижо гигийн арлаас цухтааж хатад таарлцсан. Тэгээ Зибек түүхэнд хамгийн анхны ба сүүлийн цэцгсийн өрөөнд нэвтэрч чадсан гадны үн гэж гарч байгаа. За ийм үг их дэлхийн нууц удирдагчийг одоо хамгийн түрүүнд мэдсэн далайн дээрэмчин бол Зибек гэсэн үг байна шүү дээ. Тэгээ тухайн үедээ Зибек ч өөрийгөө мэдрээд ийм үг арайч дийлж чадахгүй юм байна. Хангалттай хүчтэй биш юм байна гэдгийг мэдээд буулт хийгээд дахин нэг өдөр би ирэхэл олон доо гэж ам гараад цухтааж явж байхдаа инхүү харалтаа таарсан гэсэн. Тэгээд таарахтаа яг хоёр талаас айгүй хүчтэй цохилтууд хийгээд тэр үед Зибек хүчтэй хүн байна те. За хоёлаа эндээс цухтаа. Тэгээд дараа нь чамтай уулзнаа гэж хэлээд ингээд цухтааж байгаа. Тэгээд яа цухтаасан бэ гэхээр за харалтыг сайн мэдэхгүй. Зибек яа цухтаасан бэ гэхээр зүгээр red line-аас дээрээс нь зүгээр доошо өсөрчдөг юм да. Шатнаас өсөрж байгаа юм шиг л өсөрч хичээлээ. Тэгэхээр бас тэр хэмжээний хүчтэй л гэсэн үг болж таарж байгаа гэж бас бодоод байх юм. За ингээд цаашлаад Зибек нь одоо төд удалгүй адмиралыг хүннээс нь далайн дээрэмчин те ингээд амар алдартай болоод ерөнхий шуугж байгаагаар бол хамгийн анхны 1 тэрбум Беригийн тийм шагналтан болсон гэж одоо Reddit дээр гараад байгаа. За ингээд дараа нь Зибек дээд язгууртнуудын хөлөг онгоцыг сүрүүлээд нөгөө нэг амар том шударгасны хаалга гэж байдаг шүү дээ. Тэр чи эвдсэн ингэж гарч байгаа байхгүй. Бүр ийм том юм их штэ. Та нар хардаа энэ болохоор нөгөө нэг одоо байлдааны хөлөг онгоц, цусан зэргийн байлдааны хөлөг онгоц байхгүй. Тэрний хажууд бүр асар том харагдаж байгаа юм те.
Энийг бас сөнөөсөн гэж гарч байгаа юм манганд. Тэгэхээр ер нь дедлайныг бас дур хүрэл сөнөөч чадхаар хэмжээний хүчтэй л гэж таарч байгаа л бах та. За тэр яг. Тэгээд засгийн газар одоо түүний араас угаасаа идэвхтэй хөөж эхлэх нь тодорхой. Зибек үүнийх нь одоо хариуд нэг юм уу өөрийнх нь багийг бүрдүүлсэн байгаамаа. Тэгээд ингээд Элбаф дээр ирсэн. Тэгээд түүний багт тухайн үед нь одоо Шики, Дом Арлон буюу одоо энэ нөгөө нэг ганг буугаар буудаад байдаг нэг хөвшин танк болдог гар байдаг штэ. Тэрний аав нь л бах гэж би ер нь хартаад байгаа. Тэгээд Дүүси цагаан сахалт Очоку гэдэг нэг юм далайн дээр өмчм байна. За энэ гар бол Кариботой ер нь холбоотой юм шиг харагдаад байгаа юм л. Ер нь харахад штэ энэ хилмэл нь адилхан, төрхөн жоохон адилхан харагдаад байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь Ганзуи гэх одоо юм бүрэлдэхүүнтэй Элбаф дээр ирээд Харалтыг багтаа авах юм саналыг тавьж байгаа. Харалт ч тэгээ зөв замаар усаа тусгаар тогтнолыг зарлнаа гэд ер нь Зибекийг төтгөлзээ л гэдгийг. Тэгсэн Зибек хариуд нь засгийн газар одоо чамайг тоохгүй. Гэхдээ тэднийг хамтдаа болгож аваад би дэлхийн хаан болох болно. Тэр үед далайн дээрэмчдийн арлыг байгуулад гэд тэр далайн дээрэмчдийн Диважин гэдэг зүйлийг би байгуулнаа. Тэгээ тэнцэнэ бэйсээ босгоод эрх чөлөөтэй амьдрах болно. Энэ үед л би чам тусалж чаднаа гэж ятгаална. Харалч хариуд нь тэгээд чи дэлхийг өөрийнхөө дайсан болгоод байна штэ гэхэд Зибек мөнхийн хүч чадал гэж байдаггүй юм аа. Харалт надтай нэгдээд хоёулаа түвэй гэд ингээд хэлхийн Локи сонсчод толгойд нэг өөр бодол эргэлдээд эхэлж байгаа. За ингээд 4 жилийн турш Харалт түүнийг ингээд саналыг үүсгэсээр л байгаа. Яг одоогоор нэг иймэрхүү юм манга дээр гараад дуусч байна. За эндээс жаах ухаад хідэн олсон юм а таад ингээд хүргий гэж бодлоо. За энэ дээр бол амар их юм олоогүй ч гэсэн яг юм хоёрхан юмыг барьж ер нь амар сайн хайж үзсэн байгаа. За энэ зургийг сайн хараад үзээрэй. За энэ зураг болохоор 908 дугаар манганы анги дээр л гарч ирсэн зураг юм шиг байгаа. Тэгэхээр энэ одоо аль эртнээс бидэнд хинт өгөөдсэн гэсэн үг болж байгаа байхгүй. Одоо Rockstar Zibek гэдэг хүн энд байгаа шүү гэдэг. Яг харангуут Zibek-ийн хальт дүр нь ороод ирсэн ч гэсэн за үнэхээр хүн үгүй юу гэдэг бас амар маргаан үсгээд чадхааргүй зураг байгаа юм л та. За ингээд дээрээс нь нэлийн эртний анги дээр одоо энэ дэрсэн малгайтнууд нэг жижигхэн арал дээр очингуудаа Дэви Бак тулаанд ороод за хожигдсон эсрэг багтаа орноо гэх дүрмтэй юм тулаанд ордгийг санаж байгаа байлгүй манайд. За санааг бол ийм болдгийг тэр нөгөө нэг Foxy лөө тэр гартаа тулалддаг. За тэгвэл энэ тулааныг чинь Rox зохиож одоо ер нь бол яг үүсгэн байгуулсан нь болж таарч байгаа юм л та. Тэгээ өөрийгөө одоо Дэви Жонстойгоо холбоотойгоор ер нь ярьж таарч байгаа юм л та. Учир нь яг энэ хэсэг дээр Rox Zibek болохоор энэ тулааны тоглоомыг ашиглаж өөрийнхөө багийг бүрдүүлсэн гэж гарч байгаа. Тэгэхээр Дэви Жонсын талаар жоохон хайгаад үзлээ л дээ. Тэгсэн Rox-ийн далайн дээрэмчдийн ийм талбайн яг ийм усхийг яг харж байна уу те. Энэ болохоор Хачиносу гэх нөгөө нэг далайн дээрэмчдийн яралтай яг адилхан харагдаж байгаа биз. За тэгээд Rox-ийн одоо энэ мөрөөдөл нь болохоор талайн дээрэмчдийн Диважин гэх газар байгуулнаа гэсэн бол яг одоогийн энэ газрыг одоо хар сахалтын бейс байгаад байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь талайн дээрэмчдийн Диважин гэж бас нэрлээд байгаа. Тэгэхээр бас аав нь хүүдээ нэг юм үлдээсэн л болж таарж байгаа юм л та. За тэгээд бас босд хил дээр Дэви Жонсыг чөтгөр өөрөө далайн оролт амьд явах хараалтай болгосон гэж ярьдаг юм байна л та. За яг юу гэсэн үг юм бэ гэхээр тэр буюу одоо Дэви Жонс хөлөг онгоцолын эрдэнсийг далайн гүнд авч оддгоо гэдэг юм байна. Энэ нь яг л One Piece-ийн бас нэг юм санаал юм шиг байгаа юм л та. За тэгэхээр ер нь One Piece-ийн ертөнцид хэр их алт эрдэнэс далайн оролоор унсан гэж бодож байна. За энэ дээр миний таамаглал болохоор одоо Дэви Жонс бол One Piece-ийг хамгаалагч юм аа. Харин тэр эрдэнэс рүү одоо хүрэх хаалга болохоор Рожерийн хүрсэн газар юм аа. За тэгвэл яагаад Рожер тэнд очиод инээс юм болоо гэхээр одоо Дэви Жонс гэдэг энэ түүхийг бүгд мэддэг байж таарад тэгээ тэр их алт эрдэнэсийн хамгаалагч нь тэр арал дээр үхсэн байх юм гэд Рожер олсон болохоор инээс юм болов гэж бодож байна. За тэгээд энэ дээр нэмэхэд одоо бидний троллдох гэж оролдсон юм болов яасан юм бол сайн мэдэхгүй байна. За ингээд хайжсэн чинь нэг юм баримт гарч ирж байгаа. SBS зураглалын 38 дугаар бүтийн 361 дугаар бүлэг 80 дугаар хуудсанд нэгэн фэн одоогоос асуухтаа Дэви Жонс гэж яг хин бэ гэсэн асуулт асуусан юм байна. Тэгээ тэрэнд нь одоо ингэж хариулжээ. За янз бүрийн домог байдаг ч гэсэн ерөнхийдөө Дэви Жонс бол маш худалч нэгэн. Тэгээ шунхай ёс суртахууны дороотолтой хүн байсан. За тэр багийн бүх эрдэнсийгээ өөрийнхөө одоо шүүгэнд хийдэг байсан болохоор айгүй алдартай. За ийм ч болохоор нь одоо чөтгөр түнд хараал хийгээд түүнийг далайн оролд үрд амьд үлдээгээд живсэн хөлгийн тавцаа арчиж болгосон. Тэгээ бүх живсэн хөлгийн одоо эрдэнсийг өөрийнхөө шкафанд хийгээд дахин хүнд ч үзэгдэхэргүй болгосон юм байна гэж одоо хэлж байгаа. Тэгээ тиймээс далайн дээрэмчид одоо Дэви Жонсын шүүгэнд хий гэдэг үг нь болохоор
түүнийг далайн оролж юулээ гэсэн утгатай юмаа гэж гарч ирж байгаа юм. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Ер нь бол айгүй тодорхойлоод байна уу энэ ч тоо. One Piece чи ер нь Дэвид Джонсын эрдэнэ сойж магадгүй болчлоо шүү те. За окей. За тэгээд одоогоор шуугаад байгаа бас нэг зүйл болохоор энэ багийн тухай юм л та. Тэгээ багийн шагналын удсыг Rocksteady Back-ийн саяхан гарсан шагналын удстай харьцуулаад үзлээ л дээ. Ер нь бол хүмүүс. Тэгэнгүүт энэ гар, энэ хил хоёр нь яг адилхан байгаагаар ер нь ингээ харагдаад байна. Тэгэхээр багийн түүний хоёр дахь хүүхэд юм биш үү гэж яриад байгаа. За тэгээд яг энийг батлах юм нь юу гарч ирсэн юм бэ гэхээр одоогийн өнгөрсний түүх ингээ гарч байхад багийг Жиро гэж дуудаад байдгийн. Тэгээ Жиро гэдэг нь болохоор одоо хоёр дахь хүүхэд гэсэн юм орчуулгаар гарч ирдэг юм аа гэсэн юм баримттай. За тэгэхээр ер нь одоо л юм да. Тэгээд энийг бол айл дээрээс бидэнд хэлж өгөөч байсан юм билүү. Одоо бас нэг үгүйсгэдэж чадхааргүй болсон баг тийм ээ хэдүүлээ. За миний ер нь олсон баримт бол юм хоёрхон жижигхэн юм ч гэсэндээ айгүй барьцтай санагдсан болохоор энэ хоёрыг сонгосон шүү. За тэгээд энэ хүрээд энэхүү өнөөдрийн контентыг дуусгая гэж бодлоо. Тэгээд дахин нэг том зүйл One Piece ертөнцид гарч ирэх юм бол цаг алдахгүйгээр та хэдтэй хүрэх гэж үнэхээр хичээнэ гэж амлая. Энэ контент та бүхэн таалагдсан гэж найдаа. Түр баярлалаа.